хүүхэд шүү дээ. 2-оос дээш насны 18 хүртэлх насны хүүхдүүд гэж байгаа. 5-аас доош за 4 юм уу 3 см-аар ингэж өсөд байгаа бол энэ бол өсөлт багассан байна. Өсөлт багтай, өсөлт бойжолт муутай байна гэж үздэг. За тэгэхээр ер нь бол энэ судалгаагаар бол нэг 3 хүчин зүйлийг голлох хүчин зүйл гэж авч үзээд байгаа. Хоол хүнс, шимтгижэл, сайн амралт, байгаа амьдарж байгаа орчны таатай нөхцөл гэж байгаа. За тэгэхээр хоол хүнсэндээ сайн шимтгижэлтэй хоол хүнсийг хэрэглээд байсан ч гэсэн сайн унтаж амарч чадахгүй байх. Амьдарж байгаа амьдралын нөхцөл тааруу хүүтэн тийм газар амьдарж байгаа хүмүүс төдөж нэ өсөлт бас явагдаж чаддгүй байх нэ гэж байгаа. Тэгэхээр саяны 3 хүчин зүйл гуруулаа байж ижил өсөлт хөгжилт бол сайн байна гэж үзэж байгаа. За тэгээд хоол хүнс шимтгижлийн хувьд бол ерөөсөө уурглаг, амин дэм ихтэй ийм хоол хүнсүүдийг л зөвлөдөг. За манай Монголд бол ер нь дийлэхтэй мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн гэж дийлэхтэй зөвлөж байгаа. За өсөлтийг дэмжих дасгалууд гэхээр ер нь бол газраас дээш чиглэсэн үсрэлттэй дасгалууд бол маш их өсөлтөнд нөлөөлдөг юм байна гэж. За тэгэхээр энэ дээр бол саксны дасгалууд байж байна, волейболын дасгалууд байж байна, эсвэл сонголт. Энэ дасгалуудыг хийсэн ч гэсэн өсөхгүй байх бас нэг шалтгаанууд бол бас байгаа шүү дээ, тэ. За тэгээд энэ дээрээс хамгийн чухал нь бас нөгөө нэг унтаж амрах гэж байгаа шүү дээ. Яг өсөж байгаа насан дээр ерөөсөө 6-аас бага цагаар унтаад байх юм бол өсөхгүй байна.